Тэнгэрээс үлдсэн ирсэн хоолтой аюул юу. Аваусад юу авчгүй хэлний байгууллагын үсрэхтэй зургийн аймагт Ховд аймгийн орчин үеийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхтэн хүрээнд аймгийн засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар, бүсийн онцлог эмчилгээний төв, Ач анагаах ухааны их сургууль, Монголын анагаах ухааны академи хамтран баруун бүсийн эмч мэргэжилтний 7 дугаар зөвлөгөөн, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Ховд аймагт зохион байгуулж байна. Эмч эмнэлгийн мэргэжилтэн эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэх хүсэл эрмэлзлийг дэмжих, бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, практик ач холбогдлыг дээшлүүлэх чиглэл бүхий энэхүү арга хэмжээнд Баян Улгийн говь артай, Завхан, Уус, Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн мэргэжилтэн нарын төлөөлөл 200 орчим хүн оролцож мэдлэгээ дээшлүүлж байгаа юм а. Тэртээ 1925 онд Ховд аймагт орчин цагийн анагаах ухааны үндэс шуур тавигтай 100 жилийн энэ жил тохиож байна. За 100 жилийн хүрээнд бидний олон ажил төлөвлөсний нэгэн энэ олон улсын эрдэм шинжилгээний хурал байгаа. За урд нь бол энэ баруун бүсийн эрдэм шинжилгээний хурал гэдэг байсан бол энэ жилийн хурлын гол онцлог бол олон улсын эрдэм шинжилгээний хурал гэж тодтогч явуулж байна. За өнөөдрийн хурлын үйл ажиллагааг Ач анагаах ухааны их сургууль, Ховд аймгийн засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар холбогдох улсууд өнөөдрийн энэ олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байна. За энэ жилийн хурлын гол онцлог бол Герман болон Солонгосын эрдэмтэд манай эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаагаар туйлын сонирхолтой болж байна. Өнөөдөр эхэлсэн тус зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг дарга амар санаа, Ач анагаах ухааны их сургуулийн ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар төрийн шагналт академич, анагаахын шинжилгээ ухааны доктор профессор Баасанжав, эрүүл мэндийн газрын дарга Сүх наран, анагаах ухааны магистр, бүсийн онцлог эмчилгээний төвийн захирал гэрэл сүрэн тэргүүтээ албаны төлөөллөд мэндчилгээ дэвшүүлж оролцогчдод амжилт хүслээ. Ховд аймагт эрүүл мэндийн байгууллага үүсч байгуулагдсны түүх 100 жилийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тэр энэ 100 жилийн арга хэмжээний эхний хэсэг бол Улаанбаатар хотод анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль дээр энэ эмнэлэгт олон жил ажиллаж байсан эмч эмнэлгийн мэргэжлүүдийн уулзалт хийж тэднийхээ санал бодлыг сонссон. За хоёр дахь том арга хэмжээ бол энэ 100 жилийн ойд зориулж баруун бүсийн эмч эмнэлгийн мэргэжилтний эрдэм шинжилгээний олон улсын хурал гэдгийг зохион байгуулж байгаа. Тэр энэ олон улсын хуралд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, Ач анагаах ухааны их сургуулиас гадна нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, за гадаадаас Герман, Оросын холбооны улс, бүгд найрамд Хятад ард улс, Солонгосын эрдэмтэн судлаачид илтгэл хилцүүлэхээр бэлэн болоод байна. Энэ удаагийн хуралд баруун бүсэд эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа эмчилгээ онцлогооны асуудлууд, нийгмийн эрүүл мэндийн асуудал, за мөн шинээр эмчилгээ онцлогоо нэвтрүүлж байгаа шинэ технологиудын талаар эрдэмтэн судлаачид оролцож илтгэлээ хэлэлцүүлэх чинь. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар төрийн сойрхолд хүний гавьяат эмч, ардын эмч, Баасанжав багш, академич, анагаахын шинжилгээ ухааны доктор профессор Бурмаажовга, Монгол Улсын төрийн сойрхолд хүний гавьяат эмч, Гамбал багш болон нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Баттуур зэрэг 5-6 эрдэмтэн судлаачид ирсэн. Тэгээ өнөөдөр маргааш 2 өдөр бид нар баруун бүсийн эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын чиглэлээр нотлогоон тулгуурласан илтгэлүүдийг хэлэлцүүлж зөвлөмж гарганаа. Баруун бүсийн эмч мэргэжилтний 7 дугаар зөвлөгөөн олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 27-28-ны өдрүүдэд 2 өдрийн турш үргэлжилнэ. Зөвлөгөөний эхний өдөр холбооны бүгд найрамдах Герман улс, Солонгос улс, Монгол Улсын анагаах ухааны эрдэмтэн профессоруд илтгэл тавьж зочин илтгэгчээр оролцлоо. Харин зөвлөгөөний 2 дахь өдөр баруун аймагуудын эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн докторууд 20 орчим илтгэл хэлэлцүүлнэ. Энэ нь бүсийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт тулгамдж буй асуудлууд болон цаашдын хөгжлийн бодлого чих хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэд тодорхойлж бодлого боловсруулахад үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Баруун бүсийн хэмжээнд 7124 эмч мэргэжилтэн ажиллаж, хүн ардад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Эдгээр 1500 гаруй нь Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.